Some crimes to live for a few dollars more. So she likes to live. Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Болор катерингийн үүсгэн байгуулагч, загвар өмсөгч Болормаа. За мөн одоо манай нэвтрүүлгийн зочин бэлтгэл урандаа инх мандах нар оролцож байна. Юуны өмнө уран бүтээлчдийнхээ өмнөөс хоёр зочиндоо энэ орой мэндийг хүргээд бидний урилгыг хүлээн авсанд бас талархснаа илэрхийлж байна. За та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Өнөөдөр урьж оролцуулж байгаад маш баяртай байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг болохоор Болормаа гэдэг Болор катерингийн үүсгэн байгуулагч. За манай компани бол одоо нийт 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Хоолны чиглэл болон махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд сошиал бол нэлээд ихэвтэй. Одоо яг өөрийнхөө хийдэг үндсэн хоолоо дагаад хоолны нэвтрүүлгүүдийг хийж байна. Дээрээс нь хоолны контентуудыг бас хийж байна. Нийтдээ 300 гаруй бичлэгийг нэг 7 жилийн хугацаанд гаргасан байна. За өнөөдөр одоо ер нь цахим ертөнцийн хөгжиж байна. За инфлюенсерүүд их гарч байна. Одоо янз бүрийн инфлюенсерүүд их болоод байна шүү дээ. Зарим ч одоо их нийтэд айгүй буруу зүйл рүү аюу яасан ямар инфлюенсер гэх вэ энэ гэсэн асуудлууд их гарч байгаа. Болрогийн хувьд бол бас ер нь маш олон дагагчтай. Тэгэхээр одоо энэ манай нэвтрүүлгээр энэ хүн ер нь ямар дуу хөгжим сонирхдаг, ямар сэтгэлгээтэй, хэдийн үеийн ямар төлөөлөл вэ? Энэ одоо дотроо ямар дуу дурсамж агуулж явдаг вэ гэдгийг уудлах гээд байна л да. Тэгэхээр эхний дуу ямар дуу аккорд зориулах бол тэрнтэй холбоотой ямар бас тайлбар хэлэх бол тээ. За юуны өмнө бол мэрэгчл бол өөр байгаад байдаг. Гэтэ хүний хобби гэдэг бол дуу хөгжим. Одоо жишээлбэл одоо миний хобби бол дуу хөгжим, хоол их хоббитай байгаад байна. Тэрүүгээрээ дамжуулаад одоо манжгаахтайгаа танилцсан анх. За тэгээ анх болохоор манайх дөнгөж одоо ингээд гэр бүлд гитар, төгөлдөр хуур байдаг байсан учраас анханасаа ер нь анхан шатны мэдгэтгүүнтэй. Тэгээд нэг уцсны хэдэн дуунуудыг ингээд дарсаар агаа сурцсан. Тэгээд ерөнхийдөө бол гүнзгийрэл суръя да гэж бодоод анх манжгаахтай холбогдчихжээ. За тэгээд заагаач надад одоо гитар заагаад өгөөч гэдэг анх уужсэн чи одоо нөгөөх нь гитар биш одоо хамтрагчуд болсон байгаа. Ясах нөгөө хамтрагч. Тэг кор хамтрагч болоод нэлээд хэдэн дуулсан байлаа шүү дээ. Нэг нь гитараа дарахаа бүр болий. За ер нь байлаа. Та ерөөсөө гитараа дар би дуулъя. Бүр амраа. Эсвэл рүү өөрөө ингэ дуулъя гэд. Тэгэд энэ болохоор ер нь бол хобби л да. Хүн одоо дуу хөгжим байхгүй бол ямар ч одоо баяр баясгалан алга байна. Тэгээ зарим нэгэн хүмүүс маань өөр бас хоббитай байдаг шүү дээ. Одоо хөл бөмбөг тоглох, сакс тоглох эндээ одоо ингэ дуртай байдаг. Энэ хүү ажлаа хийж ажил хүн урам авч өнөөдөр одоо ингэ цаашаагаа их сайхан мажаргалтай амьдрах үндэс зүрийг тавьдсан болоо гэж бодоод идэв. За нэвтрүүлсрийн хувьд болохоор ер нь бол ягаад хүмүүст ингээд илүү хүрсэн бэ гэвэл мэдээч хэрэг Монгол улсынхаа өв соёлыг одоо хувцсыг, загварыг, дээрэс нь толгойн наадгай, үндэсний соёлыг одоо түгээхийн тулд 21 аймгаараа одоо үзэлтэнд байхлыг одоо монголчуудаа дотоодынхондоо гадаадынхаа танил одоо хоолоор дамжуулж таниулахын тулд одоо ингээд тэнж явдаг юм баггүй ер нь. Одоо ер нь л бол ингээд юм аялагч гэсэн. За тэгээд хоолоороо дамжуулаад гадныхан ч гэсэн бас Монгол одоо Монголын ийм сайхан газруудад үзэлтэндээ газрууд монголчуудаа ч гэсэн үзүүлж байна шүү дээ. Энэ маань болохоор нэг өсөндөө гадагч байгаа хүмүүс маань аялж одоо мөнгөө бити үрээч. Зүгээр ингээд тэрийгээ дотооддоо гоё аялаад дотооддоо ингээд мөнгөө шингээ урсгалаа шингээгээд өгөх юм бол манай Монголын одоо аялал жуулчлал бас нэмэр болох юм бол нэмэр одоо арай л нэмэртэй болоод гэдэг үйл хийж байгаа юм байна. Гадагшаа мөнгө гаргахгүй эндээ дотоодын одоо ажлын байрыг нэмэгдүүлж тийм ээ нэмэн өртгийг нэмэгдүүлэх их сайхан ажил хийж байна. За тэгвэл эхний аккорд дууга ямар дуу зориулах вэ? За би магийн хатагаар хамгийн анх хийсэн дуу бол Саран туяагийн миний 100-ны манлаар дуу чинь миний дуу Саран туяагийн тий
Зэ зооны манлал. Гавьяач. Монгол улсын гавьяач үжиж. Өчтөнгөөрэ зөвхөн өөрийн тухай би чимээгүй гэрт бодолт автан хөвтлээ хөнгөрсөн бүхнээ иргэн санахад одоо бүхий л хүслээ гүйцээсэн шиг санагнаа сэтгэлээр дууснаа та бүгдэд зориулсан хов заяанда баярлан амьдарч байна би бусдад зориулсан гин бүх манада иргэ аз жаргал баяр цэмлийг авчирлаа амьдрал намайг доо уйраач Адрийн дугаараа милах юу Амраг хайртай минь уулзуулж өчрүүлсэн Амьдралын түшиг болсон тайцнаа би хайртай Надаар дүүрэн уян дунууд минь Нэг л мэдхэд намайг өргөн модох би Зүрх сэтгэл минь нэг л эзгэрчих би Зөвхөн би энэ тухай бодох ёо Танаа үед одоо продюсер дуулж исэн болов? Продюсер дунд чи одоо хит болоод байгаа байхгүй. Яагаад гэхээр coverлж дуулаад нөөсөсөрөө цаас гараалтай. Эдгээр чинь бүгдийг одоо coverлж дуулж байна. Дээрээс нь одоо нөгөө яагаад ч мэдэхгүй юу лээ. Бүгдийг нь явж байна. Тэгээд ерөөсөө одоо хуучин шинэ гэхгүй тэгэл бүгд одоо юу хөлтөд хэдэн оных нь мэдэхгүй ч гэсэн дагуулж болж байгаа байхгүй. Одоо гоёлын тайзан дээр гарах. Тэр одоо нэг бас нэг асуудал. Тэгтэл ингээд махны хоолтой холбогдлолтой бизнес бас юм гээд. Тэгэхээр одоо энэ яаж тэр одоо ингэдэг штэ. Загвар өмсгчд юугаа өөрийнхөө формыг барих гэдэг юм уу те. Тэгтэл одоо хоолны дэглэм маш сайн барих энэ төр гээд нэг жоохон тийм нэг эсрэг тесрэг чим шиг юм болоод байл л да. Энэ ажлын чинь талаар сонирхоод асуугаад. Хүмүүс ихэвчлэн хамгийн гол асуудаг юм л тэр анх загварын тайзнаас яаж хоол руу өсрээд орчвоо гэдэг байхгүй. Нэгдүгээрт нь өөрөө хоолыг хоббитой учраас орж байгаа. Хоёрт нь болохоор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл ерөөхдөө бол гэр бүлийн бизнесээс гардаг. Ер нь бол үүсэлтэй. За тэрийг цааш нь нэгдүгээрт авч явж байна. Хоёрт нь дэлгэрүүлээд одоо садбарлаад хоолны салбарыг гаргасан. За тэгээд ер нь бол бүр 13 настайгаас эхлээд загвар өмссөн. За. Одоо тайзан дээр гараад одоо 23 дахь жилдээ өмсөж байна. За тэгээд их олон амжилтууд гаргасан. 2000 ер нь бол ингээд тэр үед чинь болохоор нөгөө хүүхдээ ордон бүх медалийг нь түүжэллээ штэ. Тийм үү. Сая медаль авчирдаг. Тэрийг одоо ачхаа нөгөө хангар гэдэг амар бол нөгөө юм багтахгүй амар олон медальтай. Тэгээд ер нь бол хамгийн том гаргаж яасан амжилт юу байгаа вэ гэхээр 2008 онд одоо Хятадын Сичуан хотод болсон одоо дэлхийн топ моделийн тэмцээнд оролцоод дэлхийн супер моделийн тэмцээнд дэлхийн супер модель болж байсан. Тэр үед нөө сошиал хөгжөөгөөс учраас хүмүүс яг тэрхэн үедээ анзаараагүй мэдгүй өнгөрөөж байгаа. За тэгээд тэндээ болохоор одоо ингээд сонин сэтгүүлээр гараад ингээд телевизээр нь гараад тэр одоо сайтуудаар нь гараад нэлээд алдартай болсон. За тэгээд дараад нь хамгийн том амжилт нь бас Vogue сэтгүүл гэж одоо Vogue-ийн сэтгүүл гэдэг одоо дэлхийн хамгийн алдартай сэтгүүл шүү дээ. Тэрний нөөнд гаргаж хэдэн мянган хэчин сая бараг модельд өрсөлдөж байгаа. Тэнд одоо 3 жилийн гэрээт загвар өмсөж Австралид ажилладаг байлаа. За тэгээд одоо тэр одоо нэрийн хууц гэж одоо явагдсан шүү дээ. Одоо олон улсын модель. Тэгээд тэгэхээр манай нэвтрүүлэгт бол эмэгтэй зочид цөөх ордог. Тэгээд тэр дотор одоо ийм загвар өмсгч дэлхийн хэмжээний
ийм одоо зочин орж ийн гэдэг бол маш сайхан үйл явдал болж байна. За тэгээд бас олоогоо түрүү жил Азийн топ моделийн тэмцээнд 2 дугаар байранд ороод ирсэн. Өөрөө бол голж болдгоо юм байна. Ер нь хичээл юм бол хүнд одоо нөгөө захир өмсгч Мис хоёрыг одоо хүмүүс жоохон ялахгүй байгаа байхгүй юу? Яагаад гэхээр Мис гэдэг маань одоо өөрийнх нь гоо сайхнаар дамжуулаад дэлхийд одоо өөрийгөө одоо ингээд их тайван байдаг юм уу те ингээд бүх PC-г одоо PC буюу их тайвныг ингээд өөх зорилготой үзэсгэлэн гоогоороо дамжуулаад одоо ингээд их хамглан одоо тогтоох гэдэг ерөнхийдөө уурайтай байдгийг. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр гой сахнаал харуулна гэсэн үг. Тэгээ бас ухаанаа харуулна гэсэн үг байхгүй. Модель хүн маань ямар учиртай вэ гэхээр энэ хувцсыг амьлуулж, заарж, борлуулах одоо тий хүмүүст ийм хувцс хийсэн шүү гэдгийг л амьлуулах манекан байхгүй. Энэ нэг төрлөөрөө мэрэгжлийн ажил гэсэн үг. Тэгэхээр модель хүн хувцсыг амьлуулад шуудаа өмсөн чиний деталуудаа зөв харуулах хэрэгтэй. Мис хүн маань өөрийнхөө гоё сайхныг харуулж, өөрийнхөө ухаан боловсролыг харуулж энэ дэлхийд одоо бүхэн одоо гоё сайхнаараа гарч ирнэ шүү дээ. Зураг авалт байна. Дээрээс нь тайзны модель, фото модель гэж бас тусдаа байгаа даа за хамтч хийдэг л дээ. Энэ маань болохоор яг тэр хувцсныхаа л одоо гол деталуудыг харуулж те хүмүүст үзүүлж таниулах л үүрэгтэй байхгүй. Ерөөсөө л ажил. Хоёр ер нь тэгээд cover хамтлаг гэхэр ингэдэм биш үү? Нөгөө катеринг хоолныхоо үйлчилгээтэй агаар салхинд гараад coverж дуулаад тэгээд ер нь энэ зуныг авчт юм уу? Тийм шүү дээ. Ер нь хам зугаалаад авчтээ тий. Ер нь хам зугаалаад тэгэл ер нь манайх бол ер нь бол одоо гэр бүлийн найзууд болсон байгаа. Тэгээд ингээм хамт байгаараа. За манай магийн ах чинь бас өөрөө үндсэн мэрэгжил нь болохоор цэг цагтай хүн байгаад идэг. Тэгсэн мөртлөө одоо өөрөө болохоор амун хуур гитараар ингээд үнэхээр ингээд авиас гэдэг хүнд ч юм уу санаас өвөгдөлтэй байдаг юм байна. Манай ах бол тэгэл сонсоол таардаг. За дээрэс нь манай ах чинь бас чи яхаа цуг гитар явах уу? Нөгөө сурсан дуунаасаа явах уу? Би ч одоо гитарыг магийн хаажид оруулаад ангиалах байх. Димэх тэрсэн тийм ээ. Барьчихгүй та. За нэг ямар дуу болох вэ? Зэвсгэр цагаан цаасны дургуй ширсэн залбимээ байхад Уйгаад байхад үгүй гэж хариулаад байдаг өдөрч дурлыг ойлгодоггүй үнтэй хүмүүс сүнтгүй огтод сүнтгүй нууцаа бидний дуугачтэй энэ хайртай хилээчтэй яг хинтээ явдгаа яриаштай гэдэг тийм. харин тэгэл дэдний байлээ тэр магийн сайн болж байгаа. Би зохиог болохоор мэдэхгүй дагаар дуулдаг л байсан ч тийм. Тэгээд юмдээ штэ. Замагт нуурн байхгүй боо. Замсюнда шумхэ заяад чивэд байхгүй боо. Цагтал хинтээ бичхий. Аюулгүй өөр огтээ. Нууцаа бидний дуугачтэй. Хэн хайртай хэлээчтэй. Хинтээ яваа яриачтэй. Энэ ч яадаг. Энэ доо явдаг тийм бас. Тий. Энд ч ямар нэгтэй дуулаа. байдаг. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш амгалан хаав содхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 9440 1199. Сонгон хайрхан дүүрэг 24 дугаар хороо баруун салааны бомбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279.
вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсгээс урагш Амгалан хаус хотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 9440 1199. Сонгон хайрхан дүүрэг 24-р хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279. Намуухан улаахан цэцгөөж Sally called, she got too old. She said it's a boy. Тэгвэл одоо энэ нөгөө coverж дуулдаг дуунууд бол нөгөө бас түрүү их гоё нөгөө фонограм энтрээ хийсэн дуунууд байна шүү дээ та хоёрын. Тийм бас дуунаас сонирхол гоо. Одоо дараагийн дуу ямар дуу байх вэ? Өвөр Монгол дуучингуудын дуулсан нөгөө сайн байна минь нэз гэдэг их гоё дуу байдаг. Тэрийг манайх гоё дарнаа. Урд шөнийн зүдээ эрх зүүлэн намайга чи таних болоо гэд урсан үлмс минь юу болоо юм бэ уулзаагүй данч чамтай удлаадаа атхан тороогүй атсан онжилүү Өрих болгож чадаагүй цагийн зөө Нэхэл асуулгүйгээр намайг уучлаарай найзун чимэн самбано Нэмрэн гунах намрын навцын хамт намайг турсаад намайг хүгэлэнэ чиний таньдаг нас чин би хэвээрээ байгааг энэ хин дугаар хоолойг минь танаараа газрын хоол бүртих чиний сураг бодлын үзүүр түндрэх чиний зураг айлан хайлан би өөрөө яах юм бэ хурдхан чамдан хүрээд очидоо нэмрэн гунах намрын навцын хамт намайг турсаад намайг хүгэлэнэ чиний таньдаг нас чин би хэвээрээ байгааг энэ хин дугаар хоолойг минь танаараа Ая миний сайхан найз Ngada minni hurgun naza Ngaya minni sakhnat Ngada minni hurgun naza Өвөр Монголын уд гэдэг очны доо. Аюу хөөрхөн тийм
тэг хахиа хайрын дуу шиг мөртлөө тий найзын тухай. Тийм байна, найзын тухай. Бас л бүүн болсон л да энэ дуу. Одоо ч хүмүүс хаач дуулах дуртай найзын тухай арга хэмжээ янз бүр. Тэгэл нэг сайхан салхилгаа альбом дээр явж явах гэсэн энэ дууг л их гоё дуу. Манай одоо энэ нэвтрүүлэгт их олон хүн орж ийн гэдэг байгаа шүү дээ. Тийм. Юу загвар өмсөгч, за ковер дуучин, за мөн хоолны катеринг үйлчлэгээ үзүүлэгч өөр яг сургууль юугаар төгсөн гэлээ? Би одоо олон улсын хууль эрх зүйг 2010 онд Хятад улсын улс төр хуулийн сургуулийг төгссөн. Тэгээ хуульч. Тэгээ хуулигаа ойлгох мэргэжлэр бол ажилласан. Тэгээ олон улсын одоо нэг гэрээн дээр их ажилладаг гэсэн. Ер нь хүмүүс бодохоор олон улсын хууль эрх зүйгээр төгсчлөө. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ гэд. Тэгэхээр би сая түрүү яриад байдаг 70-80% нь Хятадаас импортоо бараа оруулж яриад байна. Энэ дээр бид нар яаж зохицуулах хийх вэ гэхээр гэрээ байгуулах хэрэгтэй. Олон улсын гэрээнүүдийг хийхэд зориултын дагуу гэрээ орчуулад одоо бэлдээд энэ дээр ийм залтууд байдгаа байхгүй юу гэдгийг нийлүүлээд ер нь ингэж ер нь хөвчлэн Хятадаас орж иж байгаа худалдан худалдаа авах гэрээнүүдээр ажилладаг байсан. Гол нь одоо ингээд бид нар ч худалдаа авах заавч өөр монголчуудаар дамжуулж эсвэл нэг юм орчуулагчаар дамжуулж авахын оронд өөртөө очиод ярихад хитэн дүр байх уу. 10 оны эмэг манай нөгөө өөр монголчууд манай 15 20 он гэд хэлдэг тий. Тэгэхээр энийг л багасгахын тулд ер нь цаадлынхаа ирээдүг бодоод ер нь мэргэжлийг сонгоод Хятадд сурсан ер нь. За дараагийн дууга ямар дуу болох вэ? Нандин учрал гэсэн үү? Юу л нандин учрал. Хонгорхон амраад мен Гүринgiгээ шиг ирсэн юм Харцны хангиген уярсан Хатан цэцгийн дэлбэ орол Харин үгэ шивэнсэн Нэрнэлсэн хана зүрхэндэ мэдэрсэн Нэрон салхинаас чарамлаад Чамайга чанг твэрсэн Нэдин жаргал би итгэсэн Хорвогийн ханаас чиг Саман догтлон димүсэр Холороос чамда ядагсан Санах толгонд инкрични Сайхан дурчин нэмсэлээд Улцах мөчөө зүгнэн байж хүлээсэн Мэнхэл мөрийг чин Дэврэх бүридээ Махны учрала санах ёо Мөхийн усыг би Оруулнаас чин намцыг хармэн Үсэлтэрэ чи өглөө бүхэн сэрэгээд Нандин учрал мэн Зүүн жилдээ ганцхан ханмэн Навчэс бударсаар Мончилуу хавлаач Чамасаа бичэн холдохгүй Ингрихэн амраад мэн Гүринgiгээ шиг ирсэн юм Нэлбрэ харинд чин уярсан Ганцхан заяах хүний уучлан Гараас чин хөдлөө тулгасан Аль нийлсэн хан мэн хаврын ашиг ийсэн Нэмдэрлийн хадас харамлаад Чамайга би твэрсэн Ханин түшиг чи надад харасан Мөхийн усыг би Оруулнаас чин намцыг хармэн Үсэлтэрэ чи өглөө бүхэн сэрэгээд Нандин учрал мэн Зүүн жилдээ ганцхан ханмэн Навчэс бударсаар Мончилуу хавлаач Чамасаа бичэн холдохгүй
намцыг би уруулнаас чин намцыг хармэн үсэл дээрээ чи өглөө бүхэн сэрээгээд мэндэн гочрал мэн зүүн жилдээ ганцхан ханмэн навчис бударсаар Мончило хавлаач чамасаа би чэн холдохгүй Болроо манай энэ ретро аккорд нэвтрүүлгийг үзчихсэн. Үзчихсэн. Хизээнээс эхэлж үзчихсэн бол. Ер нь явж байдаг шүү дээ. Тэгэл хөөрхөн хүмүүс гитар ер нь хараа яагаад ингэж тогтож үзээд байгаа вэ гэхээр өөрөө нөгөө хөгжим сонирхолтой учраас энийг ингэж нүд тогтож шүү дээ. Тэгээ хин дуулаад байна. Бас хөөрхөн ингэж сонирхогчноор ирээл гой дуулаад хөөрхөн дуулдаг тийм хүмүүс гой дуулаад ингэж тэгээд сайхан таныг ч гэсэн зөндөө үзсэн шүү дээ. Ааха. Тэгээ яг бол таньж таньна. Ямар одоо юу гэдгийг ямар зочин ороосоо гэж боддог вэ? Яг нөгөө заавал мэржлийн биш гэсэн ингээд хөгжим тайртай, урлаг тайртай, ингээд хөгжмийг ойлгодог, хүндэлдэг тий. Ингээд хүмүүстэй өөрөө гэсэн дуулаад ингээд хөрхи ивлэгэн дууддаг. Заавал гой дуулах албагүй шүү дээ. Тиймэрхүү хүмүүс маань хүмүүст бас ингээд юм урам зориг, мотивац өгөөд хөгжим илүү хайртай болох боломжийг олгох тиймэрхүү гой нэвтрүүлэг байхгүй. Тэгэхээр бас урлагийн хүмүүсээ ч гэсэн оруулж үлж байна. Давхар бас ингээд хайртай одоо ингээд хөгжим тайртай хүмүүсийг бас илүү хөтөлбөр оруулах зүгээр юм болов уу гэж боддог шээ. Тий. Нэг юм нөгөө байгаа даа шүү дээ. Намайг одоо хүмүүс нөгөө Монголын cover мангасууд дээр хөрхөн гоё ингээд эвтэйхэн coverлж байгаа дуулждаг тавьдаг шүү дээ. Тэгээ тавиад ер нь хүмүүс ингээд дуулж байгаа дууг ингээд зарим нь эсвэл нэг тайзан дээр дуулж байгааг харчаад энэ чинь дуулдаг юм хүн байна гэж ах таньдаг байхгүй юу. За загвар өмсөж байгаа хүмүүс энэ ч угаасаа загвар өмсөж хардаг. Хоолны хичээл заагаал хоолоо заагаал за энийг ингэж хийдэг шүүгэл гэрээ зэгтнээр одоо гарын доорх материал намттай гоё хоолыг хэрхэн яг тарви одоо 300 г бичлэг хэлээгээд ингээд идэг. Тэр хүмүүс маань энэ чинь тоогооч гэж хардаг. Жишээд нь бизнес эрхэлж байгаа хүмүүстээр очиод нөгөө суугаад нөө семинарт нь суугаад ингээд юмд нь оролцсон явахаар чинь одоо компани байгуулсан өөрөө тэгээд бизнес эхлээ явдаг юм ихтэй байна гэд хардаг. Тэр яг чи хинбэ гэж суугаад байдаг. Тэгэхээр би бол өөрийгөө юу гэж тайлбарлах вэ гэхээр би бол ингийн жирийн Монгол эмэгтэй байна. За Монгол төрснөөс бахархдаг. Дээрээс хөгжим тайртай тийм л эмэгтэй байхгүй. Тэгэхээр одоо энэ хүү нэвтрүүлэгт одоо урьхаар нь бол маш дуртай орж байна. Тэгээд хөгжмийг хүмүүст одоо гитар амьд хөгжмийн ямар гайхамшигтай байдгаас хүмүүст бас улам илүү бас сонирхож үзэх. Тиймхүү зүйлийг нь харуулж байгаа учраас бас маги ахтайгаа өнөөдөр бас нэвтрүүлэгт орж байгаа баяртай байгаа шүү дээ. За тэгвэл одоо дараагийн дуугаа ямар дуу явах вэ? За би одоо шинэ жил одоо ортож штэ тий. Тэгэхээр шинэ жил ортож байгаа учраас шинэ жилийн дуу бол юм уу? She
Төнгийн жамнаа хүмүүс бидний насны минлээ хүслийн далай тайсан хуучин оноо үдлээ цан үргэ татуулж засан охид бүжлээ цан бүрэлөө сарч илэрлээ Хотоос холог үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш амгалан хаус хотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 9440 1199. Сонгон хайрхан дүүрэг 24 дугаар хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Хотоос холог үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш амгалан хаус хотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 9440 1199. Сонгон хайрхан дүүрэг 24 дугаар хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279. Инфлюенсерүүд бол одоо энэ гар утсанд байх бол бүр хэцүүдэх бах тий. Агай. Тэр чинь тэгээд яг бид нар чинь Facebook-ийн нөгөө алгоритм бас өөр ажилтдаг. Баян юм оруулж иж нөөцөлтэй нэгсгээд байдаг учраас өдөр тутамдаа бас юм хийж чадахгүй болохгүй. Хоёрт нь ингээд инфлюенсерүүд гэхээр ингээл нэг бичлэг хийгээл амархан байдлаар мөнгө олдог ч юм уу тий. Тэгэж ойлгоод байдаг. Өөр юм тэр чинь бас өөрөөсгөл ойлголт байгаа тий. Энд чи асар их үзүүлэхийн тулд энийг яаж хийх вэ нэгдүгээрт. Тэгээ бичлэг хийн гэдэг маань үндсэндээ их хөдөлмөр байхгүй. Тэгээ энийг ч одоо эвлүүлэн зураглаач байна гэдэл олон төрлийн арталт нь маш их хүч хөдөлмөр явагдаж байгаа. Хэдэн хүн ажиллаж байна? Одоо ер нь бол зураглаач тэгээд эвлүүлэгч, зураглаач, эвлүүлэгч, найруулагч гэж байгаа. За тэгээд за дууны найруулагч хаяа орж ирдэг. За тэгээд одоо гол тогтолцогч нь орж ирнэ. За тэгэл ер нь 5-аас гадна тэгэл мейкап артистууд орж ирнэ, өсчин орж ирж байна. Тэгээд дизайнерууд орж ирнэ бас энэ чинь олон юм орж ирнэ. Тэгэхээр нэг бичлэгнээс бас олон богино төрсүүд гарч ирдэг. Reel одоо богино төрсөж reel гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо их олон юм харуулад байгаа. Тэгэхээр нөгөө байнгын дангаа нь аваад нэгж болоод байна шүү. Нэг аваад тэрээ нэг 10 хэдэн төрс олгодог ч юм уу те. Импро байдлаар явахаар бас ачаал гайгүй. Тэгээд дүүдэ баярлалын нөрөх ажил хөдөлмөртэй энэний дундуур өөрийнхөө одоо дуртай дуу хөгжмийг үргэлж чирч авч явдаг. Энийгээр өөрийгөө хөглж идэг. Энэндээ өөрөө эрчлэгдэж идэг. Өөрөө одоо эрчимжж идэг те. Одоо бид нар сүүлийн үед их эрчим ярьдаг боллоо шүү дээ. Хүн өөрөө өөрийгөө дотроос нь цэнгэлж өгөх. Тэрнээсээ одоо хүч сэлбэх. Тэгээд хүчтэй хүн юу хийх вэ? Эрүүл хүн юу хийх вэ те? Бүтээмж сайтай байх юм. Бас одоо сойрын манай болроо аягүй сайхан барьж базаж явдаг. Тийм дүү байхгүй. Тэгээд дүүтэйгээ хамтарч ажиллах, дүүтэйгээ найзалж нөхөрлөхөд
маш гоё байдгийг. Баярлалаа минь. Тэгээд одоо ингээд чи аавтай эдний гэр бүл тэр чигээр биднүүд ингээд бүр найзууд. Гэр бүлийн найзлаа. Тий. За тэгээд бидний урилгыг хүлээн авч манай үзэгчдэд сайхан аккорд аялгаа хүргэсэн хоёр эрхэм зочиндоо их баярлж байна. Одоо од хэмэртэй цог золбоотой ажил үйлс нь өөдрөг байхыг өрөөж байна. Дуу хөгжим дуусч дундурахгүй болохоор сүүлийн аккордыг бас зориулна уу гэж хүсэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий спонсор 3 буг вакуум цонхны үйлдвэр Leader Auto Parts компани өмнөөс та бүхэн талархснаа илэрхийлж байна. Тэгэхээр дуу хөгжим дуусч дундурахгүй дахиад нэг дуу захиалах гэдэг шүү дээ. За. Дуу хөгжим гэдэг бол одоо хүмүүсийн сэтгэл зүрхийг одоо уяраадаг, сэтгэлд хөг нэмдэг, дээрэс нь үнэхээр ингээд тайвшрал өгдөг. Тийм учраас одоо өөр хүмүүстэй одоо ирээдүйн одоо хөгжимчин болох сонирхолтой хүмүүс байвал одоо хүмүүсийнхээ хоббиг хөгжүүлээд ингээд дуу хөгжим рүү илүү төлөвлөгөө оруулж явах юм бол энэ хүүхэд маань их хүмүүжил сайтай, тайван тогтун, дээрэс нь үеийн сайхан хүмүүс гарч ирдэг. Тийм учраас одоо хөгжимд хайртай болгож өсгөрөө гэж л одоо хэлээ да. Одоо хөгжмийн нэвтрүүлэг учраас тэгээд сайхан ерөөлөө тий. Тэгээ яхтаа бас баярлаа. Тэгээд энэхүү нэвтрүүлгээ цааш нь улам мөргжүүлж хийж олон одоо цагаан cover хийдэг болон хөгжим тайтай хүмүүсийг түмэн дэлгэрүүлж түгэж аваарай гэж хэлээ да. Сүүлийн дага өөрөө тэгээд ёо дуулчихсан. Микрофонтой. Зүгээр панорамтай. Зөөлөн харцанд чэн миний биеэр уснаа чимхийн төдий нэдэнд чэн миний сэтгэл байснаа чиний намуу холонд чэн миний зүд нойр хожнаа чиний уйрам харин өгөнд чин миний сэтгэл тоглоноо хайрт минь чамайга хармаар хамгаас илүү харилмаар хүргээлж чамтайгаа хамтаа жаргамаар зөөлөн харцанд чэн миний биеэр уснаа чимхийн төдий нэдэнд чэн миний сэтгэл байснаа хайрт минь чамайга хармаар хамгаас илүү харилмаар хүргээж чамтайгаа хамтдаа хайрт минь чамайга хармаар хамгаас илүү харилмаар хүргээж чамтайгаа хамтдаа жаргамаар Social clients to live for a few dollars more. Social lives to live.
your ship. Oh, lift it up.